Хүнс үдийн аж ахуйн газрын 25 оны сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу өнөөдөр Өвөр хангай аймгийн 10 хэр суманд 120 гаруй хүнсний үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийг хамруулад сургалтыг зохион байгууллаа. За энэ сургалтанд бол гол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мэдвэл зохих тийм ээ зүйлүүдийн талаар бас нэлээд дэлгэрэнгүй сургалт зохион байгуулж тэдний одоо асуусан асуултанд нь ерөнхийдөө хариуллаа. За энэ сургалтыг зохион байгуулснаар одоо тус аймгийн зах зээл дээр хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй, буруу шошголсон, хуурамч, шошгын мэдээлэл бүрэн бус ийм бүтээгдэхүүн зах зээл дээр одоо худалдаалагдахаас урьдчилан сэргийлнэ. За мөн одоо хүнсний тухай хуулиудад тусгагдсан ер нь бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналтаа өөрөө хэрэгжүүлэх үүрэгтэй. Ер нь хүнсний түүхийд бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг аж ахуйн нэгж байгууллага иргэн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч өөрөө бүрэн хариуцах хариуцахаар хуульчилсан байгаа. Тэгэхээр энэ дагуу бид нар дотоод хяналтыг ер нь аж ахуйн нэгжүүд жишээ нь хүнсний дэлгүүр, хоолны газар яаж хэрэгжүүлэх юм. За хэрэгжүүлэхдээ ямар арга хэрэглэх юм. За хэрвээ эрсдэл үүсвэл яах юм. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх юм тийм ээ гэдэг талаар бас нэлээд тийм дэлгэрэнгүй бас зөвлөгөө өглөө. Өнөөдрийн энэ сургалт маш их чухал сургалт боллоо. За нэгдүгээрт нь тогтоон зэрэг хүнс үдийн аж ахуй газрын үйлдвэр үйлчилгээ хариуцсан хэлцээнд дарга удаа ариун нэгэн тавьсан илтгэл дээр бол Өвөр хангай аймагт хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаар нэлээд олон том мэдээлэл өглөө. За үүнд тогтоон зэрэг 7 одоо зорилттой 21 зүйлийн үйл ажиллагааг бол одоо Өвөр хангай аймгийн хувьд бол хэрэгжүүлэх юм байна. Энэ одоо үйл ажиллагаа энэ зорилтыг хэрэгжүүлснээр манай одоо Өвөр хангай аймгийн хэмжээнд хүнсний аюулгүй байдал бол маш зөв зүйтэй хангах төстэй байна гэсэн эхний ээлжинд ийм ойлголт авлаа. Энэ одоо өнөөдрийн сургалтын дээр бол Батцаагаан багшийн хийсэн сургалтад маш үр дүнтэй сургалт. Энд одоо хамгийн гол нь болохоор хүнсний бүтээгдэхүүн эрхлэж хүнсний одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа худалдаа эрхлэгчдийн дунд бол нэлээд их чухал ач холбогдолтой сургалт боллоо. За энд бол энэ сургалтаар хамгийн нэгдүгээрт нь хүнсний аюулгүй байдлын талаар за хүнс хадгалах одоо тэгээд 12 төрлийн бүртгэл хөтлөх юм байна. За энд хамгийн гол бид нэр одоо анхаарах юм бол одоо хүнсийг хадгалах урагш нэг хойш нэг алтан гэсэн энэ бүртгэлийг хөтлөгаа. Тэгээд ерөнхийдөө бас цаашдаа бол энэ хүнсний аюулгүй байдлаар бид нар яаж анхаарч ажиллах вэ? Ямар үйл ажиллагаа явуулах вэ? За үйлчлүүлэгчтэй яаж харьцах вэ? Харьцааны одоо ямар үйл ажиллагааг хэрэглэх үү гэсэн зүйлүүдээр нэлээд тодорхой зөвлөгөө өглөө. Тэгээд өнөөдөр энэ сургалт бол маш одоо чанартай, маш гоё хүртээмжтэй тийм сургалт боллоо. Хүнс бол одоо маш бүх дамжлагаар одоо эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой байд юм байна. Маш олон дамжлага байд юм байна гэдгийг одоо мэдэж авлаа. За энэ ерөнхийдөө бол яг нөгөө хүнсний аюулгүй байдлаас зохион байгуулж байгаа ажлууд нь бол маш зөв зүйтэй ажлууд санагдаж байна. Ерөнхийдөө улсын байцаагч маань доод хяналтаа ер нь яаж тавих вэ? Хойштоо ер нь өөрсдөө яаж эрсдлээс хамгаалах вэ? Тэр бүгдийг их сайн сурч мэдэж авлаа. Тэр ингэж яваад их баяртай байна. Ийм ингээл нэг юм цаас канаанд дуулаад ингээл тухай бүрт нь ингээл дуусаад дахиад канаанд дуулгаал ингээл заваарал өвдөг байсан мөл ингээд нэг одоо ингээл бүртгэн төвтөртэй ингээд ийм төвтөр ингээд нэвтрүүлж байгаа их гоё их таатай байна. Тэрэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Танад гондол гарах юм бол тэрийг байцаагч очиж үлдэх. Нутгах юм бол заавал тургуултай ийм хуулийн зарт
яваад байгаа байхгүй. Тийм учраас гомдол гарахгүй талбайд бид нар ажиллах ёстой. Гомдол гарахгүй байх гэдэг чинь юу вэ? Ерөнхийдөө та нар хуулиа стандартаар хэрэгжүүлээд явах ийм бидний